Гүшүүд та бүдгийн өнөөдрийн энэ дээр амар амгалан ирье. Мөн бас өнөөдрийн олон улсын эмч нарын өдрийн байна. Тэгээд Монгол улсын бүх эмч, зөвлөгч, эрүүл мэндийн салбарын албаагчид бас баярын мэнд хүргье. За учрал даргаыг ерөнхий сайдаар нэр дэвшиж орж ирж байгаад дэмжиж байгаа гэдгийг юуны өмнө илэрхийлье. За бид нэр 2024 онд сонгуулийн үр дүнгээр улсын хурал дээр Монгол улсын хөгжлийн бодлогуудыг бол одоо баталж хэрэгжүүлж явж байгаа. За энэ нэг бол одоо шин сэргэлтийн бодлого, энэ дотор бомтын сэргэлтийн бодлогыг бол баталж явуулж байгаа. За харамсалтай нь энэ бомтын сэргэлттэй холбоотой хэд хэдэн бас шийдвэрүүд энэ сая сүүлийн засгийн газрын шийдвэр болж гарлаа. Энэ нь одоо өмнө нь бас бомтыг хөгжүүлэх, бомтыг төлөвлөх, бомтуудыг одоо эмх цэгцтэй болгох, Монгол улсын одоо гаднаас орж ирэх худалдааг дэмжих, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд зориулж гаргасан энэ шийдвэрийг одоо хүчингүй болгосон шийдвэрийг 26 оны 51-р тогтоолоор засгийн газар гаргасан. За энэ ямар учиртай тогтоол байсан бэ гэвэл одоо 7 аймгийн газар нутгтэр байгаа хөрш орнуудтай хилэлдэг хөлийн бомтуудын ерөнхий төлөвлөлтийг хийх зориулалтаар газар олголтыг шийдсэн ийм одоо засгийн газрын хууль ёсны шийдвэрийг саяны одоо 51-р тогтоолоор хүчингүй болгосон. За ингээд бас тухайн үед ажиллаж байсан засгийн газрын гишүүдтэй бол бас уулзаад энэ өмнө гаргасан шийдвэрээ та бүхэн маань яагаад одоо бас хүчингүй болгож байгаа гэж асуухад бол тэр хуралдаанд орсон засгийн газрын гишүүд бол энэ хүчингүй болгосон шийдвэр гаргахад бол байлцаагүй, танилцаагүй гинт оруулж шийдсэн асуудлаа гэж ингэж ярьж байгаа. За тэгэхээр энэ одоо улс төржилт, энэ одоо попурлт, энэ хэрэг сэтэрсэн байдал маань эргээд Монгол улсын одоо эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн одоо өсөлт хөгжилтэд хортой ийм шийдвэр бол болсон байна. Тийм учраас энэ нэр бүхий 10 бомт дээр нийтдээ одоо 34 мянган га газар дээр ерөнхий төлөвлөлт 10 бомт дээр шүү. Одоо аймагуудыг нийлэх юм бол Завхан аймаг, Ховд аймаг, Говь Алтай аймаг, Сүхбаатар аймаг, Өмнөгов аймаг, Дорнод аймаг, за Дорногов аймаг гэдэг ийм аймагуд дээрх одоо энэ бомтын хөгжлийн энэ бодлогыг одоо ухраасан ийм шийдвэрийг одоо гаргасныг учрал сайд та одоо буцааж сэргээх үү. Энэ маань болоод одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын их хурал дээр батлагдсан одоо Монгол улсын хөгжлийн бодлого туссан ийм бодлого байгаа. Тэгээд энэ зарим одоо бас хариуцлахгүй засгийн газрын гишүүдийн хийсэн мэдээлэлээр иргэдэд бас буруу мэдээлэл хүргэж эдгээр одоо бомт төр төлөвлөлт хийх зориулалтаар төрийн өмчийн компанид олгосон газрыг хувийн хвшилд одоо зарж үрсэн мэтэр мэдээлэл хийсэн нь бол тун хариуцлагагүй үйлдэл байсан юм аа. Тийм учраас энэ одоо шийдвэрийг та буцааж одоо сэргээх үү. Энэ шийдвэрийг гаргахад та бас хэрэг эрхийн сайдаар ажиллаж ирсэн бүх деталийг бол та маш сайн мэдж байгаа. Тийм учраас энэ Ширлэгч шүү. За дулаг сайд бол бомтын үндэсний орооны дарга байсан. Хамтарсан засгийн газарт ажиллаж исэн. Тэгэхээр мэдээж энэ бомтын сэргэлтийн үрээнд бол экспорт нэмэгдсэн. За бомт дээр үүсдэг асуудлууд бас нэг мөр шийдэгдсэн сайн ажлууд бол тухайн үед бас хийгдэж байсан. Тэгэхээр цаашдаа бол бид нэр ерөнхий төлөвлөлтийн үрээнд хийсэн ажлуудыг бол дэмжил урагшлуулах ёстой. Энэ бол ерөнхий төлөвлөлтийн хүрээнд бол хийгдсэн. Үүн дээр сүүлд намайг тэргүүн шадар сайд болсны дараа гашуун сухад ганц мод дээр тэр нөгөө гайл дээр үсэт байгаа суртлуудыг одоо зохицуулах экспорт дээр саад учруулад байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байхад бол энэ мэдээж нөө дэвшлэлт технологи жолоочгүй тээвэр явах зам дээр жолоочтой машин явуулна гэд шийдвэр гаргацсан байсныг бид нар буцаад цуцлаад энэ дээр бол зөвхөн жолоочгүй эсвэл биржээр тээврийг л дэмжнэ гэдэг ийм шийдвэр гаргуулж байсан. Ингэж одоо биржийнхаа дэмжих юм бодлого гаргаж ажиллаж байсан. Тэгэхээр за энэ дулаг сайдын ярьж байгаа асуудлыг бол бас ажиллаа аваад одоо бол энэ өнөөдрийн бүтцээр энэ сангийн яам байх шиг байна. Тэгээд энэ дээр бол би бас судлаад хариу арга хэмжээнүүдийг аваад өөрч мэдээллээ. Дээрээс бас яг өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй байна. Би 4 сарын хугацаанд бас их хурлын дараагаар ажилласан. Учираас яг энэ нөхцөл байдал дээр яг ямар байгааг бас сайн мэдэхгүй байна. Зулаг шүү. 1 минут. За тэгэхээр энэ
Бомбт тэр өнөөдрийн байдлаар одоо 70-80 орчим одоо хувийн хвшлийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. За бомб тэр үүссэн энэ одоо асуудлуудыг эмхэл зэгцэх тал дээр бас та онцгой анхаарал хандуулж одоо ажиллахыг танаас хүсэж байна. Ер нь бол Монгол улсын одоо бомб дээр бизнес эрхлэх энэ болцоог бизнес эрхлэгчдтэй, иргэдтэй, тухайн бомбын орон нутгийн иргэдтэй одоо гаргаж өгч бизнесийн эрх чөлөөг нь одоо бий болгох энэ ажил дээр одоо та бас манлайлал үзүүлж ажиллаарай гэж танаас хүсье. За ингээд танд амжилт хүсье.